За бүгдээрээ сайн байцгаана. Бас дуудагдсан байна. Дуудагдсан гэдэг ямар үг юм бэ гэхээр ийм нэг юм гарч ирдэг. За таны нэг дараа дарсаар. За юу гэж нөө? Энэ Мөнхбат гэдэг хүн гаргажээ. Манай энэ хоёр үзэмтний жил оруулна гэдэг хэрэггүй ясаа. Мөнгө өрн таран хийдэг хөндөж хэрэггүй заншлыг яаж зогсоно вэ? Орос Украины дайнаас чилүүгээр аж ахуйн хямрал унгааж байна. Энийг нэг мэрэгэн арга ухаан гаргаад олны дайтлан зогсож чадах ахвал самбаатай аавын хүү өөжийн охин би юу? Нэг л өөр хэлбэл эргүү тэмэг болцсон шиг байдаг мөнгө хоолн гэрийн эдний хармаанд дуртай чихчихсэн гэж байна. Зя. Чанмын шүрэг байдаг штэ. Ян нэг одоо хамгийн дурт хайртай хүнээ орж ирэхэд арх гаргадаг юмсан. Ямар үед ямар чөтгөр гаргасны юм үү дээ. Ямар үед ямар бурхан дарах юм үү дээ гэх шиг. Одоо өөрөөсөө л эхэлнэ да. Одоо манай үзэмчин төмний яс заншил бол их сайхан. Одоо энэ дотроос уламжилт зан үйл байна уу байна. Гэхдээ сая дунд тасалчиж эцсний ярууд нь хоолн гэрэл баяжуулж байна манайх. Эний бодууштай болсон шүү. Тэгэхээр хөдөөгөн гэр бүлийн хэмжээнд тэмдэглэх одоо өөрөөсөө л тэмдэглэхгүй ч харна. Би одоо яаж хүүхдийн ойг тэмдэглээгүй. Ягаад тэгэхээр би ойгоо тэмдэглэн, чи ойг тэмдэглэн, би очно хариу барина гэдэг ингээд хамаг сүлд нь хоолн гэр баяжсан. Тэгээ хөдөөгөн хурмаа хийхээ бодвол илүү дээр. 19 онд би хөдөөгөө хурмаа хийгээд Монгол гэртээ хурмаа хийсэн хүмүүс их гайхаж ирсэн. Одоо өөрөөсөө л жишээ аваад л энэ эргэлтийг зогсооно өгөхөөс биш. Одоо хүнийг алуудаад болиулна гэхэд их хэцүү. Тэгээд жилийн дан сажих ахыгаа бодох хэрэгтэй. Бас яг үнэн бид ёс уламжлал хийж чадж гин үгүй юу. Гэртээ хийж чадах, гэртээ хишиг буюу хураалж болох зүйлүүдийг бид нар хоолн гэрт хураалаад дуудсан болбоо одоо нөгөө талаас бодвол тийм ээ. Дүгм хялуурыг бодоод их хүртэг гаргах хэцүү. Одоо нэг нь нас нам бол одоо нэг манайханаас бол манайг нь нутгад бол одоо 60-аас доошоо хүмүүс бол суухгүй шүү. Жил орнууд суухгүй шүү дээ. Тэгэхээр нэг тийм ба 70-70-аас дээшээг наснаа жил оруулдаг насыг гуйдаг тийм ба. Тэр энэ нэг хашил одоо бие биенээ бодоод тус хүн өөрөөсөө зогс. Би одоо хоёр үжимчин манай үжимчнүүд хурд хүчний үлгийн хүчтэй бяртаа сайхан нутаг бас ёс заншил хүнд байдгаан дэлгдэг хээгүй хэнэггүй сайхан зантай хүмүүс. Тэгэхээр өөрөөсөө л эхлэндээ тэгээд одоо уриалга гаргая. Одоо бэлэг сэлдэндээ ном бичих. За бид ном бэлгэлээ. Тэгээд одоо энэ жил цагаан сар одоо тэр өвдөрсөн алим халтарцсан хантааз тэгээд дэлгүр баяжуулдаг юм одоо өгж яхаа болий. Яг бэлэг юм бол сайхан зүйл үгүй бий дээ тийм ээ хэрэгтэй зүйл үгүй гэж бодож байна. За та бүхний анхаарлаа хандуулсан баярлалаа. Юутсан энэ шингэлтийг дэмжиж байгаа хүмүүс байвал нэмээгүй нэмээд илүү хуваалцаарай. Ганц бас хоёр үжимчин гэлтэхгүй болж ин доо одоо найр цуглааны сэдвүүд олон болж ин энэ гацаанаас тэр гацаанд ирсэн хүмүүсийн цуглаанч гэх шиг тийм ээ. Энийгээр илүү бодох цаг болсон байна.